энэ дэлхийн их хаан Хубилай. Монголын эзэнт гүрний түүхийг бол бид бүхэн харахтаа бол Чингис хаан, Өгөөдөө хаан тэгээд Гүйг, Мөнх, Хубилай гэсэн энийг хаадын түүхийг бол их онцлон бичиж ярьдаг. Их тэдний нөгөө эзэнт гүрний түүхийг одоо яг эзэнт гүрэн гэдэг утгаар нь дэлхийн түүхийн тавцанд гаргаж тавьсан гэдэг утгаар нь сурвалж болоод судалгааны зохиолууд их өргөж бичдэг ийм тал байна. Тэгээ энэ хаадын хийсэн үйл ажиллагааг бол тус үрд нь үнэлж дүгнсэн цэгэнсэн ийм бүтээлүүд бол олон байна л та. Үүний нэг нь бол одоо Чингис хааны ач хүү Хубилай цэцэн хаан юм байна. Эзэн богд Чингис хааны ач хөвгөн Хубилай аргын тооллын 1215 оны 9-р сарын 23-нд хар хорим орчинд Чингис хааны отхон хөвгүн Тулгуй болон Авайл хатан Сорхогдон бэхийн нарын 2-р хөвгүн болон мэндэлжээ. Энэ цагт түүний өвөг эцэг Чингис хаан алс хол алтан улсыг дайлаар мордож Жүндүү хотыг бүслэн алсан цаг билээ. Энэ жил бол одоо Хубилай цэцэн хааны мэндэлсэн 810 жилийн аваад тохиож байгаа. Тэрээр бол одоо бага насндаа бол одоо яг хаад язгууртны тэр хүмүүжих тэр дэг осын дагуу бол хүмүүжсэн өргөн мэдлэгтэй ийм одоо хаан байсан гэдгийг бол одоо тэмдэглэсэн байна. Хубилай хааны хаан болох үйл явц бол харин нэлээд жоохон драматай. Мөнх хааныг тэнгэр тальсан мэдээг аваад түүний их хатан Хубилайд нууц илч зарж ариг бүх хаан болохоор бэлтгэж байхыг мэдэгдээд хурдан ирж хаан суурьнд суухыг сануулсан байна. Энэ талаар Раши Пунцгийн Болор эрх зохиолд Хуанху төрөлхийн сэргэлэн ухаантай хүн учир улс гэрийн ашиг тусыг урдэл болгож Хубилайд хаан ширэг шилжүүлэхийг бодсон байна гэжээ. Анх Чингис хааны гэрээсээр Өгөөдөө хаан суугаад түүний дараа Гүйг хаан суурьнд сууж исэн ийм үйл бол Өгөөдөө удмынхан хаан суурьнд байх ийм заншил одоо тогтсон байсан бол үүний дараа бол Тулын хөх санаас бол Мөнх хаан ширээнд гарч ирээд Мөнх хааны одоо гинтийн тэнгэр тальсан үйл явдалтай холбоотойгоор Хубилай хаан одоо шандууд хаан сууж байгаа. Ингээд Хубилай хаантай зэрэгцээд энэ 1260-аад оны энэ үйл явдалтай зэрэгцээд юу болж ийм гэхээр ариг бүхийн хаан суурьнд сууж байгаа үйл явдал зэрэгцэж гарч ирж байгаа. Ингэснээрээ бол Монголын хаан ширээнд бол Хубилай ариг бүх гэсэн ийм хоёр хаан гарч ирж байгаа. Аргын 1261 онд Шумуулт нуур буюу говь манхан орчинд болсон тохиолдолд Хубилай ариг бүхийн цэрэг анхудаа байлдаж ариг бүх 3000 цэрэгээ алдсан байна. Дэлхийг байлдан дагуулагчийн түүх болон бусад их сурвалжуудад тэмдэглэхдээ Монголоо хөнөөж байсан ийм хурц тулаан өмнө болж байгаагүй билээ. Тэнгэрт нар үзэгдэх үеэ бэрх болж газарт элдний цавчилдаан мордын янз сахал сонсогдож байлаа. Хэмээж. Өстрийн үйл явцыг нь ажиглахад бол сүүлдээ бол ариг бүх бол одоо ер нь бол хар хором төвтэй болоод одоо Дундад Азиас бол нэлээд дэмжлэг авсан ийм үйл явцыг бол өрнөсөн. Гэвч одоо Хубилайн туршлагатай зэрэг армийн хүч тэгээд одоо түүний дэмжлэг бол явцын донд улам нэмэгдсэн. Тэгээ энэ шалтгаанаар бол ариг бүх бол яалчгүй ялагдуулж бол ахтаа бол бууж өгсөн ийм үйл явдал болж байгаа. Хубилайн бол одоо дүү бас нэг дүү байгаа. Тэгээд тэр хүлээгүй хаан бол одоо аль нэг тал бас ороогүй. Гэхдээ Алтан ордныхан бол бас энэ байдал дээр бол харцсан ийм үйл явдал болж байгаа. Хубилай хаан энэ дайнд ялснаар Монголын хаан ширээнд бол одоо нэгэн хаантай болж байгаа. За Хубилай хаан маань бол дэлхийд дахинд сэцэн гэж нэрлэгдсэн. Бас Монголдо бол бас зарим үед бол одоо урвагч юм уу бас Монголын түүхчдийн санал нийлдэггүй одоо бас асуудлууд бол байдаг. Яагаад тэгэхээр одоо хар хоринд байсан улс төрийн төвийг одоо Бээжин рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор зарим түүхчид бол Монгол улсын үндэсний эрх ашигаас урвсан гэж үздэг. Гэхдээ бол энэ амар түүхчийн үнэлэн хэлснээр бол одоо хятадын Нангиад одоо эртний хятадыг Нангиад гэж Нангиадын аюулыг одоо тэр нэг цагаан хэрмээс дотогш тэр Нангиадт нь сэргийлээд одоо хятад түүнийг цагаан хэрмийг давж Монгол нутаг руу орох тэр боломжийг одоо хязгаарлаж байснараа бол одоо Монгол нутаг одоо Монголын эзэнт гүрэн унахад эргээд буцаж очих нутагтай байх одоо ийм боломжийг бол Хубилай хаан алсыг харсан ийм одоо бодлого явуулсан юм а гэсэн ийм утгатай үгийг хэлсэн байдаг. Энийг бол улсууд маш их дэмждэг. Яагаад тэгэхээр том
одоо эзэнт гүрний нийслэлийг одоо олон орны гар урчууд бас одоо амьдрал хайсан хүмүүс одоо ирж шавсаар агаад Монгол нутгийг одоо бүрэн бүрхээд хэдэн үеэрээ одоо төрөөд амьдраад энэ манай нутаг гэсэн бол одоо Монголын эзэнт гүрэн унахад одоо Монгол нутаг гэж хэлэхэд хэцүү болох байсан. Гэхэл одоо Монгол нутаг нүүдлийн мал аж ахуй хэвээрээ бас одоо дэлхийн одоо асуудлыг шийддэг тэр одоо хотынхаа үүргийг гүйцэтгэжсэн тэр одоо нэр хүнд нь хэвээрээ үлдэхэд бол Хувилаа хаан бас хувь нэмрээ оруулсан гэж манай Ахмад Эрдэмтэд бол үнэлдэг. За энэ цаад Монгол одоо ухаан юу вэ нөхөр зэрэг тэр нанхиад ард иргэд маш олон тооны хүмүүс аршаага одоо юу гэдэг нь говьоос хойд зүг рүү нутаглаж орж ирж ингэх юм бол соёлын маш их хэмжээний одоо довтлогоо ард иргэдийн одоо урд зүгийн хүний цус ард Монгол руу орж иж одоо ингэж холилдох. За цаашаа соёлд нь маш ихээр одоо шууд болон дам байдлаар ингэж нөлөөлөх энэ том эрсдлүүд байдаг. Тэгээ энэ эрсдлүүдийг бол тооцож энэ дээр бол Хувилаа хаан уршаага тэр нанхиадын тэр цаана байж байгаа бодлого тэр зүйлийг арагшин их Монгол улсын одоо уугуул авраг голом тулсан газар руу альваар тэгж өргөн урсгал далайн цунаами шиг гэж оруулахгүй байхын тулд тэр газар орны иргэдийг тэр газарт нь очиж одоо ингэж аяглах энэ ухааныг бол энд хэрэгжилжээ гэж ингэж дүгнж болж байгаа. За энэ бол Хувилаа хааны гаргасан хамгийн том шийдвэрүүдийн нэгэ гэж харагдаж байна. Хувилаа 1260 онд хаан суурь залгамжлах үедээ буулгасан зарилэгт төр улсын их хорыг удтал хоосон байлгаж үл боломгүй. Өвгөд дээдсийн хүнд төрийг хоромхон зуурч цалгайдуулж үл боломгүй. За Хувилаа хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэвэл нэгдүгээр одоо энэ улс орны эдийн засгийн үндэс болсон одоо торгоны зам худалдааны асуудлыг маш их анхаарч одоо худлаачдын аюулгүй байдлыг хамгаалах одоо нөгөө хотуудад орох худалдааны тэр одоо татварын хэмжээг байхгүй болгосон, татвар төлөлтийг байхгүй болгосноор бол эд барааны үн хямдраад худалдан авах одоо хотуудын худалдан авах чадвар, хүн амын худалдан авах чадвар өндөр болсноор бол асар их хэмжээний одоо мөнгө зоос цуглаж эхэлсэн. Тийм болохоор одоо аюулгүй байдал бас бараагаа авч явахад нь дөхөн үзүүлэх зорилгоор Хувилаа хаан одоо анхны цаасан мөнгийг бол гаргасан байгаа. Цаасан одоо дэвсгэртийг Их Монгол улс цаашаага ингэж явахын тулд маш их хэмжээний хөрөнгийг, баялагийг Их Монгол улс руу төвлөрүүлэх шаардлага байна. Ингэж төвлөрүүлэхэд өөрийнхөө их нутаг дээрээс газар авахад юм уу? Эсвэл өөрийнхөө их нутаг дээрээс ямар нэгэн баялагийг одоо нэг булга сууцрын арьс үндэт одоо эдэлч гэх юм уу те? Ийм зүйлийг байнга тийм гаднаас ирсэн худалдааны тэр таваарны оронд өгөөд их юм бол энэ бидний өөрсдийн нутаг амьдарч байгаа энэ орон зай маань баялаг яах вэ гэдэгтэй холбоотой нэг том ухаан гэсэн үг. Авч явахд хялбар. Маш их хэмжээний зоосон мөнгийг нэг одоо газар орноос нөгөө газар орноо татвар гэж зөөхөд тэр их зоосон мөнгө чинь асар их жинтэй болно шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэний оронд нь яг нь илүү хялбар авч явах. Биедээ хэлбэрхэн аваа явчих боломжтойгоор нь тэр нүүдлийнхээ одоо нөгөө ухаандаа тулгуурласан байдлаар гарч ирсэн энэ шийдэл нь бол илүү хөнгөн илүү авч явахд хялбар тэгсэн мөртлөө маш их хэмжээний үн бүхий зүйлийг дотор агуулсан ийм цаасан мөнгийг гаргаж ирсэн энэ ойлголт байгаамаа. Одоо Евразийн уудам тал нутагт хүчинтэй мөнгөн тэмдэгтийг гаргаснараа бол Хувилаа хаан одоо дэлхийн мөнгөн тэмдэгтийн анхны гэж одоо нэрлэгддэг юм хаан болсон байгаа. Хувилаа хаан аривлан хэмнэхийг их чухалчилдаг байв. Тэрээр хааны цоогт өдөр бүр 5 хонь хэргэлдгийг зөвхөн 1 хонь болгов. Ордны түшмэл 3 лан алтаар хоолны халбах хийлгэх гэсэнд болиулав. Цалин цагаан мөнгөөр хийлгэе гэхэд мөн болиулж эцэст нь зэсээр хийлгэв. Хувилаа хаан эмээл, хазаар, гутал, хувцас бас бус хэрэгслийг алтаар чимэглэхийг үрд хориглосон билээ. Хувилаа цэцэн хааны бас нэг хэрэгжүүлсэн зүйл бол одоо хааны зарилгаар шууд дөрвөлжин бичгийг зохиолгож одоо эзэнт гүрний хэмжээнд хэрэглүүлсэн явдал байна. Тэгээ үүгээр бол тэрээр бол мөн соёлын бас том шинтгэгчээ гэдгийг бол илэрхийлж хэлж болно. Дэлхийн усан флотыг анх удаа бий болгосон. За энэ нь бол одоо 4000 гаруй хөлөг онгоцтой усан флотыг бий болгоод одоо Япон улсыг 2 удаа дайлж хэдийгээр одоо байгалийн хүчин зүйл болоод хөлөг онгоцны үйлдсэн одоо явдалтай зарим нь бол цэнгэг усанд явдаг одоо хавтгай Европтой онгоцууд
одоо тоогийн гүйцээх гэдэг нэг уран дарахчууд нь болохоор бас дутуу хөтөө хийсэн зүйлүүд байсантай холбоотойгоор бол усан флотод суурьсан. Тэгээд энэ Японы далайн археологийн бас сайн судалгаа хийгээд одоо Хувилаа хааны хөлөг онгоцны зангуу одоо хөлөг онгоцны хэсгийг эврүүлэн одоо тэр үеийн Монголын одоо Хувилаа хааны флотын хөлөг онгоцыг одоо A-copy хийж манай Монгол улсын Чингис хааны музейд одоо ирүүлсэн байгаа нь бол 8 давхрын Pax Mongolica гэдэг одоо танхимдуул тавиастай байгаа та бүхэн сонирхож болно. Дэлхийд анх удаа усан флот байгуулж далайн аялал хөгжих их суурийг тавилаа. Дэлхийн улс орнуудыг дорн өрн хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхий дахны хөгжлийг түргэтгэж хөгжлийн шин шатанд гаргагч томоохон үйл явдлын эхийг тавилаа. Түн улсаас шууд Бээжинд одоо хөлөг онгоц орж ирэх нь одоо далайн сувг одоо канал гэдэг Балбын одоо уран дархан Арникагийн зураг төсөөллөөр хийсэн одоо энэ Бээжингийн усан их каналыг бол бий болгосон. Хамгийн одоо шилдэг гэсэн одоо болгоныг бол одоо солилцох ийм боломжийг Хувилаа хааны үед бүр чөлөөтэй болгож одоо дэлхийн түүхэнд дараагийн одоо тэр газар зүйн аялал эднэр хийхэд одоо Хятадын луужин дайр одоо шаазан торго олон зүйлсийг өрөндөд гаргасан бол одоо Италийн урчуудын гайхамшигтай одоо чимэглэлүүд дундад ойрох дорнодын одоо ангаах ухаан, яруу найраг одоо тэгээд бүхэл одоо шинэ техник, технологи харилцсан одоо бие биендээ мэдээлэл дамжуулах одоо ийм боломжийг бол нээж өгсөн. Засагдар туслах нэвтрхий төлөлийн үргэлжлэл хэмээх хятад сурвалжид Хувилааг хааны ухаан мэдлэн уудам их хүнийг шинжиж таних дор мэргэн тушааж хэрэглэх үе дор чанга төрөлхийн маш элбэрэлтэй өршөөнгүй баатар сүртэй үргэлжид их гавья байгуулан дэлхий дахныг хамтдагж ин хамглан болгов гэжээ. Одон орон судлал бас одоо гайхамшигтай хөгжиж одоо Бээжинд бол одон орон судлалын төвийг нээж жил болгон одоо он цагийн тооллыг одоо ухаанлыг гаргаж бүх Монголын эзэнт гүрэн даяар тарааж одоо нэгэн он цагийн тооллыг мөрдүүлэх ийм одоо боломжийг бүрдүүлж исэн ийм одоо хаан байгаа. Тэгээ Хувилаа хааны үед бас одоо Монголын их хаадын Монголын эзэнт гүрний түүхийг бичих одоо судар бичгийн буюу түүх одоо зохиох ийм байгууллагыг одоо байгуулсан өнөөгийн одоо Монгол Улсын шинжилгээ ухааны академийн одоо дээд үүсгэл гэж ингэж одоо үздэг. Хувилаа Юан улсын хаан болоод өвөг эцэг Чингисийн адил альва шашныг өөрсдийн эрх ашигын үүднээс дотнчлан үзэж үүнээс буддын шашныг нэн илүү эрхэмлэж түүнийг төрийн шашнаар өргөмжилсөн. Хувилаа хаан энэ ямар холбоотой гэхлээр бүх шашинд бол адил тэгш хүндэтгэлтэй хандна гэсэн зарчмыг бүх одоо Монголын их хаадууд бол ягштал одоо баримтлан мөрдөж ирсэн байдаг. Энэ ёсороо ч гэсэндээ Хувилаа хаан бурхны шашныг одоо төрийн шашин болгож зарласан ч гэсэндээ бусад шашинд бол одоо эвтэй найртай хүндэтгэлтэй хандаж ирсэн гэсэн үг юм. За үүний нотлогоо нь болохоор католик шашны талаар Хувилаа хааны баримтлсан бодлогоос ингээд одоо ярихыг хүсэж байна. 1266 онд Никола болон Матео Пола нарын ах トゥ хоёр Хувилаа хаантай ирж уулзсан байдаг. Энэ хоёр бол Венецийн одоо худалдаачид монгол хэл сайн мэддэг. Тийм сэргэлэн цовоо их мундаг тийм худалдаачид ирж ингээд Хувилаа хаанд бол бараалгасан байд юм байна. Тэгэхэд Хувилаа хаан бол энэ ах トゥ хоёроор бол нутаг буцахт нь Кагатал ноёныг бол дагалдуулаад ингээд Ромын папад захидал илгээжээ. Мөнх хааны үеэс эхэлж нөгөө түрүүн түүхчд бол ярьж байгаа тийм шашны олон одоо чиглэлүүдийн одоо ламнар, гигантнүүд, хуврагууд, одоо номлогч, санаартнуудыг хооронд нь олон арваар нь цуглуулж ингэж одоо ном аялцуулдаг юм ажил.
бол Хувлаа хааны зарилгаар бол хийжсэн байдаг. Одоо чинь нэг том нь бол одоо чинь бурхны шашинтай хүмүүсийн төлөөлөл болсон лам нарын одоо 300 ламын төлөөлөл дахиад нэг бомбын одоо урсгал хандлагын тэр чиглэлийн хүмүүсийн 200 гаруй ч юм уу төлөөллийг цуглуулж байгаа хооронд нь одоо ингэж мэтгэлзүүлж ирсэн. Тэгэхээр энэний цаана юу вэ гэхээр өнөөдрийн бидний энэ амьдарч байгаа нийгэмд бид нар хүний хөгжлийг, улсын хөгжлийг цааш нь авч явахдаа аль болохоор олуулаа ингэж нэг чуулж тэр болохоор брейнсторм одоо хийн гэж ярьдаг тийм үү? Одоо тархины чуурга өрнүүлж одоо шинэ ингээ гарцыг, шинэ давуу талыг, шинэ хөгжлийг одоо ингэж томьёолох шаардлага гаргаж байдаг. Яг энийг бол тухайн үед бидний өвөг дээдээс хэрэгжилжсэн байна. Энэ тэнд байж байгаа одоо Овг аймгийн эсвэл одоо улс аймагуудын айлуудын ахалж байгаа ах нар нь цуглаж хурж ирж хагаад оюун ухаанаа уралдуулад эндээ шийдвэр гаргадаг үе өнөөдрийн орчин цагийн парламентын жайгийн одоо 13 дугаар зууны үеийн хэлбэрээр бол ингэж бол эргэжижсэн нэг төвөн жишээ нь бол энэ шашны хүмүүсийн хооронд нь ингэж уулзуулж брейнсторм хийж ингэж уулзуулдаг байсан ба мэтгэлцүүлдэг байсан байна. Яагаад 100 хүнийг одоо явуулаач гэж хүссэн бэ гэдээ эргээд бодглохлаарэ ямар ч байсан Хувлаа хаан болвол өөрийнхөө одоо хүссэн ёсоор болвол энэ шашны мэтгэлцээнийг одоо их өндөр түвшинд католик шашнтнуудын оролцоог одоо бараг 100 хүнийг ирүүлж ээж ингээд ном хаялцуулахыг одоо зорж исэн болов гэдэг санаа төрж байгаа юм, дүгнэлтэнд хүрж байгаа юм. Энэ утгаараа Юан улс Хувлаа хааны үед ингээд бурхны шашинтай болсон, төрийн шашинтай болсон хэдий ч бусад шашнтнууд болвол ингээд шашныхаа үйл ажиллагааг хуулийн дагуу болвол чөлөөтэй эрхэлж сүм хийдэ барьж байгуулах, номлолоо болвол чөлөөтэй явуулах, тэр байтугай ном судраа орчуулад ингээд түгээн дэлгэрүүлэх нь болвол нээлттэй байсныг энэ дээрх баримт одоо нотлон харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл шашны эрх чөлөөг одоо зарлан тунхагласан одоо дэлхий дээр анхны ийм том эзэнт гүрэм байжээ гэдгийг энэ баримтууд нотлон харуулж байна. Хувлаа хааны Монгол бичгээр буулгасан дахиад жилийн зарилэгт Чингис хааны зарилэг дор тойд, эрхээгүүд, шаншинууд, даны шмаанда альва албаговчуур үл үзэн Тэнгэрийг залбирч бидэнд ёроол өгөн атугай. Дайн дэлхийн их хаан Хувлаа. Хувлаа хааны бас нэгэн үйл хэрэг Монголын төвчний бүтээлүүд юу гэж үзэж байна вэ гэхээр тэрээр Хятадын нутагт одоо нийслэлийг бол арайцснаар бол одоо өнөөгийн Монгол улсын нутаг монголоор үлдэх цаашид одоо өөрийн дуусаж алгуулгүйгээр яг тэр үлдэх тэр боломж олцоог бол Хувлаа хаан бол олж харсан юмаа гэсэн ийм дүгнэлтийг бол бас гаргасан байх юм. Хувлаа цэцэн хааны ерөнхий олон жил хаанчилсан тэр үйл явцуудыг ингээд үйл явцуудаас үзэх юм бол тэрээр бол зөвхөн эзэнт гүрнийг улс төрийн хувьд захирахаас гадна улс орныхоо эдийн засгийг, соёлыг одоо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бол маш том бодлогоодыг бол авч хэрэгжүүлсэн байгаа. Үүний нэг нь бол нэгдүгээрх нь бол эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлогод тэрээр зөвхөн нүүдэлчин одоо малчин одоо нүүдлийн соёлын тэр өвөл өмжлийг Монгол нутгийг хэвээр хадгалах тэр бол уламжлалыг авч үлдэхээс гадна нөгөө талд нь эдийн засгийн хөгжинд тариалан дэмжих буюу тэр суурин соёлт ард түмнүүдийн тэр яг амьдралын үндэс усан тэр тариалан хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь бол их олон зүйлийг бол авч хэрэгжүүлсэн байгаа. Энэ утгаараа бол Хувлаа хааны эдийн засгийн шинтгэлийн түүхүүдийг бол судалгааны бүтээлүүд бас их өргөж бичдэг ийм онцлогтой. Бээжин хотод байгаа Хувлаа хааны нэртэй холбоотой түүх дурсгалуудыг үзэх юм боломж одоо гарсан. Тэгэхэд бол Хувлаа хааны нэрээр одоо нэрлэгдсэн одоо Бээжингийн их цагаан сувраг, төрийн хөвгүүдийн одоо сургууль, бас одоо 5 тонны үнэтэй одоо хаш төсрэг гэдэг одоо нөгөө одоо их найр наадам дээр айраг хийдэг бүр хар ногоо ийм хаш том одоо савсуулга гэх юм уу одоо тэр нөгөө төсрэг гэж одоо хуучныхын нэрээр нэрлсэн байдаг. Тэгээд одоо бас Хувлаа хааны охины одоо гүнжийн сүм гэж нэрлэгддэг одоо буддийн их сүм, тэр далайн канал бүх одоо маш олон зүйлүүдийг үзэж сонирхоход бол үнэхээр одоо бахархалтай дэлхийн түүхэнд бол мөрөө үлдээсэн
одоо монголчуудын гэж нэрлэгдэх ийм зүйлсийг бол одоо үүдэж бахархахад бол гайхалтай байсан гэж хэлж болно. Тэгээ Хувлээдсэн хааны түүхийг Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэдэг талаас нь түүний үнэлэлтүүд ингээд товчилж үзэх юм бол тэрээр Монголыг монголоор нь үлдэхэд бол түүний бодлого бол маш чухал нөлөөг үзүүлсэн юм байна. Дэлхийн түүхэнд бол Монголын эзэнт гүрнийг 150 гаруй жил оршин тогтнох үйл явцад улам цэцэглэн хөгжихэд Хувлаа хаан бол шинтгэгч хаан байжээ. Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын түүхийг бол гаргаж тавихад бол үнэтэй хувь нэмэр оруулсан хаан байжээ гэж дүгнж болох байхаа гэж бодож байна. ертөнцөд мөнх юм гэж үгүй. Сайн нэр алдар хоёр үлдэн.